Өнөөдөр бидний ярилцах сэдэв бол аз жаргалтай гэрлэлтийн тухай байгаа. Тэгэхээр өнөөдөр бол гэр бүл салалт маш их өндөр байгаа энэ үед дөнгөж гэр бүл болох гэж байгаа төлөвлөж байгаа энэ одоо залуучууд маань бол би аз жаргалтай гэр бүлийг бий болгох тал дээр одоо эргэлзэж байна л да. Мэдээж хосууд тулгардаг том сорилын нэг нь бол хосууд харилцаанд хит идеалист өөдрөг нэг бол хит сөрөг хандлагатай байдаг. Тэгэхээр гэрлэлт гэдэг бол өөрөө үргэлж бас сайхан байдаггүй. Бас муухай хэцүү үед ч байгаа. Тэгэхээр хосууд маань гэрлэлтийн бас хэцүү үед ч гэсэн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тийм учраас төгс гэрлэлт гэж байхгүй, төгс хүнч гэж байхгүй. Бид бас алдаа гаргадаг. Алдаа гаргасан бол бие биенийг уучлж хүлээн зөвшөөрч хамгийн гол нь гэрлэлттэй хамт ирдэг асуудал бэрхшээлд бас бэлтгэлтэй орох нь өөр аз жаргалтай гэр бүлийг босгон байгуулахын нэгэн тулгуур одоо зарчим юм а гэж ойлгож байна. Тэгээ залуучуудыгаа урамшуулахад та бол аз жаргалтай гэрлэлтийг бий болгож чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй юм шүү.